За Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл энэ баримтчгийн ном бидний гарт ирсэн. За цаг хугацааны хувьд цаглбарын хувьд ялэмгүй бас хоцорч орж ирвүү гэж харж байна. 11 сарын 30-нд бол их хурлаар батлах юм шиг байна. Тэгэд ер нь одоо энэ удаагийн энэ үндсэн чиглэл 2026-аас 30 оны үндсэн чиглэлийг энэ засгийн газар боловсруулахдаа урд урдын засгийн газрын одоо боловсруулж ирсэн үндсэн зарчмаас ер нь ялгаатай буюу ижил төстэй ер нь ахиц дэвшил авчрах, за иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, дундаж давхаргын амьдралын чансаа энэ дундаж давхарг өнөөдөр яг байна уу үгүй юу гэдэг дээр бас ямар одоо бодлого боловсруулсан. За өнөөдрийн Монголын нийгмийг одоо эдийн засгийг ачааллыг авч нуруундаа авч явж байгаа энэ аж ахуйн нэгж энэ хувийн хвшлийн байгууллага, жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг одоо хэдий ямар одоо хэмжээнд хүргэх тийм ээ. Тэгээд цаашлбал ер нь хөдөлмөр эрхлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, за тэн дундаа одоо тэтгэврт гарсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дахин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр ямар нэгэн тусгай бодлогын асуудал энд орвоо. За ер нь бол энэ эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан үеийн үед одоо ингэ засгийн газар болгоны үед одоо хил ам дагуулсаар л ирсэн. Тэгэхээр зүгээр нэг энэ буруутай хүмүүсийн одоо тэр албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлэл ингээл чимээгүй орчих юм уу? Эсвэл одоо тэдэнд яг тодорхой арга хэмжээ авч ер нь энэ эрүүл мэндийн даатгалын санг энэ эрүүл мэндийн яамнаас тусад нь гаргах энэ асуудал ер нь одоо энэ засгийн газрын үед энэ байх болов гэж бас асуумаар байна. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэлийн асуудалтай холбоотой хууль эрх зүйн орчныг одоо болгох тал дээр бас л асуудал дагуулж байгаа. Аж ахуйн нэгжүүдэд маш их ачаал өрүүлсэн энэ асуудал дээр ер нь энэ үндсэн чиглэл энэ эх 5 жилд ер нь ямар байж. За энэ дундаж давхаргыг тооцдог ийм аргачлал бас байхгүй юм бэл. Тэгээ манайх ер нь дундаж давхаргыг яг тийм тооцож үзээгүй. Яг ийм аргачлал байхгүй. Тэгээ статистикүүд хоорондоо зөрдөг. Харин олон улсад бол энэ дундаж давхаргыг тооцсон бас ийм тогтсон аргачлал байхгүй мөртлөө бас нэг ийм хэд хэдэн хувилбараар бас тоочж үздэг юм байна. Жишээ нь дэлхийн хөдөлмөрийн байгууллага бол бас энэ дундаж давхаргыг тооцох нэг ийм аргачлал буюу дундаж орлогын 50-аас 150% интервал багтах өрхийг дундаж давхаргад тооцож үзэхэд 2018 он 52%, цар тахлын нөлөөгөөр 42, 22 он 40% болсон ч энэ нь 23 он буцаад 55% нэмэгдсэн гэж яг энэ аргачлалыг барьсан. Тэгэхээр бид бол эхлээд дундаж давхаргыг тооцдог аргачлалаа боловсруулж дуусгах нь бидний хувьд тулгымцсан асуудал. Тэгэхээр ер нь бол бид нар энийг 5 жилийн чиглэлийг хийхэд энэ олон улсын индексүүдтэй энэ аргачлалуудтай энийг нийцүүлэх гэж нэлээдгүй ажил болоод байгаа юм л да. Энэ төрийн албаа агч нар ч өдөр шөнөгүй суугаад шинжлэх ухааны академийн энтертэй хамтраад үзэж тарлаа л да. Тэгээд нэг 126 ширхэг номл нэг хэвлэл гишүүд өгсөн байгаа. Тэрнийх үнэтэй цайтай юм биш. Нүүбийн хөгжлийн хөтөлбөр одоо хэрэгжээд ингэ явж байгаа. Тэгэхээр энэ тооцох аргачлалууд хүртэл байхгүйсэн багхгүй. Тийм учраас энэ аргачлалаа боловсруулад бид нар энэ аргачлалыгаа тусламжтайгаар дундаж давхаргын хэмжээг 20%-аар нэмэгдүүлэх зорилтыг л тавьж байгаа. Ер нь бол их даруухан шүү дээ. Тэрээс тийм их том мөрөөдлийн жагсаалт бол бид нар түрүү нөгөө инх цэцэг гишүүн бас яриад байна. Юм бол байхгүй шүү. За хоёрт бол дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд бол эдийн засгийн өсөлтөд бол шууд хамааралтай. Тэгээ энэ хүрээндээ бол бид нар хэд хэдэн зүйлийг хийнэ. Түрүүн бас дурдгаж байгаа инфляцийг зорилт төвшөнд хадгална. Монгол банкны зорилттой төвшөнд хадгалах бодлого зорилтыг альч ямар ч үед засгийн газар байгуулагдсан энэ 5 жилийн чиглэлийнхаа дагуу дараах тоон үзүүлэлтүүдийг барина. За ингээ эдийн засгийн тогтвортой өсөлтийг бол хадгалнаа. Тэр 5.1-ээс 6%
хүргэхээр хадгална. За бизнесийн таатай орчин бүрдүүлэх буюу ажлын хүчний оролцооны түвшин одоо бол 61.9 байна. Үүнийг 65% хүргэнэ. Тэгвэл 1%-аар энэ 5 жилийн тутам өснө гэдгийг нөгөө төсвийн ерөнхий захирагч нарын үр дүн дээр индикаторуудаар хэмжигдсэн. Тэгээ энэ тийм их гайхалтай биш л те. Уг нь энэ хувийн хвшлийн дээр мэдээ одоо Бачимгийн гишүүн дээр бүгдээрээ л мэдээ. Ер нь Монголын том аж ахуйн нэгжүүд угаасаа л KPI тавиал тэгэл хэмжээл залуу ус урамшуулаад тооцоо явуулдаг. Бид л нэг тийм хоцрогчод байгаа болохоос биш хувийн хвшил бүгдээрээ л KPI-аар үнэлэл явж байгаа шүү дээ. Энэ нэг тийм гайхалтай юм биш. Тэгэхээр бид нар бол энэ удаа бол илүү нөгөө хэмжиж болох үзээр хийсэн учраас та нар ажлын хүчний оролцооны түвшин 65% хүргэн шүү. Үүн дээр салбарын үр дүн юу аах вэ? Аль салбар оролцох уу? Аль төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар оролцох уу гэдгийг хатуу тавиад явж байгаа. Дээрээс нь нөгөө бүлгүүдэд малчтын орлогыг хамгаалах, хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үн цэмийг нэмэгдүүлэх чиглэлийн зорилтуудыг бас ингээд нөгөө дундаж давхаргыг нэмэгдүүлэх чиглэл дээр энэ бол үр дүнгээ өгнө гэж. Дээрээс нь сая төсвийн үрээн дээр хүртэл бид нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлого хоёрынхаа харьцааг 37-оос 30 руу бууруулсан. Энэ бол төр оролцоогоо багасгаж байна л гэсэн үг. Үүнийг амжуулахын тулд эдийн засгийн эрх чөлөөний хууль, энэ хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдээллийн хуулийг одоо маргааш засгаар оруулах. Тэгээд татварын багц үл ингэж бүхэлдээ нөгөө энэ бодлогын чиглэл явна. Аль яам хуулийг оруулах вэ? Аль яам ямар арга хэмжээ авах вэ? Аль яам төсөл арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэх юм бэ гэдэг ингээ ангилна. Учирсайдаа ер нь миний гол сонирхсан асуулт бол энэ 2026-аас 30 онд төвжүүлэх үндсэн чиглэл үе үеийн засгийн газрын боловсруулж ирсэн үндсэн зарчмаас ялгаатай ер нь ахиц дэвшил авчрах, хөгжүүлэх яг тийм бодит баримтчиг болж чадсан уу гэдэг дээр л асуулт асуусан. Яг энэ удаагийн 5 жилийн чиглэл бол чанарын арга буюу тэр quality тийм арга хэрэглэхээс илүү тоо аргад суурилсан. Нөгөө доктортой хөгжлийн зорилтуудтайгаа 72% нь уялдуулаад олон улсууд хүлээсэн үүргээ биелүүлэхэд манай шалгуур үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг уялдуулсан. Бодлогын үр дүнг арга хэмжээнээс ялгаад үр дүн бүрийг хэмжих шалгуур үзүүлэлттэй болгосон. Ингээд үндэсний 10 том үр дүнгээ тавиад түүнд нөлөөлөх салбарын 35, төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнгээд ерөөсөө 330 үр дүнг тавьснараа бол ялгаатай. Мөн дээрээс нь олон нийтийн оролцоог хангаад 14 удаагийн хилцүүлгийг зохион байгуулад энэ салбар болгоны үр дүнгуудыг шинжилгээ ухааны активын 6 баг чуулганаар хилцүүлээд, их чуулганаар дэмжүүлээд шинжилгээ ухаанд суурилсан одоо 5 жилийн чиглэл боловсруулсан. Хариуцлага тооцох механизм бас бий болгосон.